За 90-ад оны өмч хувьчлал бол нэлээд эрчимтэй явагдсан. Тэгээ Бямск сайдын суужин аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монгол Ховд аймгийн засагдаргаар ажиллаж байсан гал бодрахгүй нэг судалгаа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ховд аймагт 82 аж ахуй нэгж хөгжлөгснөөс 79-ийн тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын дарга нар авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэгдлийн дарга аль нэгэн компани аж ахуй нэгж байвал тэр аж ахуй нэгжүүдийг бүгдийг тухайн үеийн дарга нь хийжсэн, намын орныхын дарга хийжсэн тэр хүмүүс хөвлөж авсан байт юм л да. 3-4 аж ахуй нэгжийг тухайн үеийн чөлөөт ямар нэгэн тийм намын хэрэглэгүй байсан тэр хүмүүс авсан байдаг юм л да. Өмч хөгжлөл бол тодорхой хэмжээгээр бас гажуудтай явсан уу гэдэг л үнэн. Жишээ нь нэг компани бүх агуулга савыг бүгдийг хөвжлөхийн өмнө бүгднийг акцсан. Акцны дараагаар нэг компани үнэлгээ тогтоосон. Нэг компаниг хөвжилсэн. Тэгэнгүүт үнэн буурсан. Буцаагаад яасан бэ гэхээр нэг компани тэр акцсан агуулга савууд бүгд ажиллаад эхэлсэн байхгүй. Тийм учраас яг энэ Батцамөр гишүүний асуудал чинь зөв байхгүй. Өөрөөр хэлбэл одоо ингээд алдагдaltaй байж байгаад баахан агуулга савтай юмтай байж байгаа тэрнийгээ нүүрсний мөнгөөр хувьчлаад авчаад тэгээд дараа нь эрх мэдлээ ашиглаад хувьчилж авчаад тэгээд тэрнийг ашиглаад явчих вэ гэдэг ийм болгоомжлол байгаа нь үнэн. Өнөөдөр бид нар энэ банкуд дээр 20% дээдл нь 20% эзэмшигдэх энэ их хурлын тогтоол гарсан. Өнөөдөр Монголын банкуд дээр хэн орж ирсэн? Нэг ширхэгч гадаадын хүн орж ирээгүй. Ягдгүйл манай Монголд итгэл нь тийм дор байна гэсэн үг. Тийм учраас энэ хөвжлөлтөөр бас тодорхой хэмжээний хяналтын багцыг хөвжлөхгүй цөөхөн жаахан хувийг хөвжлөх юм бол энэ хөвжлөлт чинь бас үр дүнтэй явахгүй байхгүй. Тэн дээр тодорхой шийдвэр гаргадаг эрх мэдэл дээр очиж л тэр компаниудад чинь хувьцааг авна уу гэхээс бусдаар нэг их хурлын дарамттай хуулийнхныг барьцсан, төрөө барьцсан тэр нэг их хурлын гишүүн сайдрын цүнх баригч очиод тэрнийг нь дийлж тэр компанийг ашигтай ажиллуулж хувьцаагаа оруулсан хувиа ногдол авна гэдэг чинь асар том ачаа байхгүй. Яагаач бүтэхгүй. Тийм учраас энэ хөвжил чинь хүн идэвхтэй орохгүй гэдэг чинь том асуудал байна. Тийм учраас яг энэ тогтоол бол зарим нэгэн компаниг цөөхөн жаахан хуваар хөвжилж байгаа нь энэ зүгээр ер нь өнгөрсөн энэ 5 удаагийн ус үндсэн чиглэлэл өмч хөвчлөх бодлого улсын их хурлд засгийн газраас оруулж ирээд тэдгээрийн бас нэг амжилтгүй хэрэгжсэн шалтгаан бол бас н хардлага сэрдлэг ялангуяа тэр 1990-ад оны үед хийгдсэн өмч хөвчлөл мэдээлэлд ойрхон арай жоохон мөнгөтэй их усүртэй ийм улсууд нь хувилдаад хулгайгаар нууцаар илүү төрийн үн цэнтэй өмчийг үнгүүдүүлээд хувьтай авцсан энэ 90-ад оны алдаанаас болж өнөөдөр үндсэндээ бол өмч хөвчлийн өнгөрсөн олон жилийн амжилтгүй болоод шалтгаан бол энэ хардлагатай холбоотой. Яахаар алдсан нь алдсан дахиад алдчих вэ гэд харддаг түүнээсээ болоод хөвчлөл төрийн компанийнхаа үндсэнтэй болгоод ард иргэдэд хөвчилж төр хувьд хөрөнгөө шилжүүлэх энэ асуудал маань нэлээд саад бэрхшээлтэй явж байгаа. Энэ дээр бас манай жаргалын гишүүн бас энэ аль болох төрийн оролцоог эдийн засгт багасгах энэ бодлогын хувьд дэмжинэ гэж ярьж байгаа. Би бас дэмжиж байгаа. Хардхаа болий төрийн оролцоог биш хувийн хвшлээ дэмжсэн бодлого явуулъя гэж 90-ад онд чи яасан гэвэл нэг бүх юм хаалттай ганцхан үнэн сонинтой ганцхан телевизийн мэдээлэлтэй тэр нь бүх юм цензууртай тийм их мэдээлэл байдаггүй хүн болгон үгүй хэлэх үзэл бодлоо илэрхийлэх ийм бололцоо боломжинд бага хүн болгон мөнгөтэй шидэхэн цөөхөн бизнес мөнгөтэй болсон өнөөдөр бол үндсэндээ бүх мэдээлэл ээлтод болсон байна нээлттэй болсон байна хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх үгүй хэлэх тийм үү чөлөөт эрэхтэй болсон байна бизнес хийх хувийн өмчтэй байх бүх бололцоо боломж бий болсон байна. Тийм болохоор 90-ад оны алдаа бол энэ цаг үед давтагдахгүй байхаас ялгаатай
нийгэм бий болжээ. Энэ бас өнгөрсөн үед бас Монгол улсын одоо их хурал засгийн газар үеийн бас одоос бүгдээрээ зүтгэжсэн хүмүүсийн бас үр дүн баг, хувийн хөгжлийнх маань ч гэсэн идэвхтэй бас татвар төлж баялаг үтээж явсны үр дүн баг. Тийм болохоор одоо бид нэг жоох урагшаага хараад бас нэг жоох өөдрөг бодоод явахгүй бол тэгэл алдчихвэ гэл одоо бэвгээ суугаад байвал юу ч хөдлөхгүй. Түүний оронд одоо бас өмнөх сургамжнаас дүгнэлт тэгээд илүү бас боломж бидэнд байна. Гэт урагшаа хараад явах нь зөв болоо. Тэгээд ингээд явхад л алдаа давтагдахгүй байх. Гэхдээ мэдээж одоо бид бүхэн ч гэсэн их хурал дээр ингээд ярьж байгаа маань тийм нээлттэй ард түмэн ил тод сонсож чинь хэнд ямар боломж олгогдох нь ямар компаниуд яаж хөгжлөж байгаа юм байна гэдэг хүн болгон нээлттэй харж байна. Тийм болохоор үүн дотроос нэг энэ ил тод байдал шилэн байдлын цааталт бүгдээр нээлттэй хэлсэж байгаа байдлын цааталт болоо тийм хууль зөрчсөн хулгай хийх тийм үйлдэлүүд гарчихгүй байхаа. Урд нь ч бол одоо үндсэндээ бас 14 онд хөтлийн цаймжихаа үйлдвэр дээр гарсан алдааг бид давтахгүй гэж ярьж шít. Хөтлийн цаймжихаа. Тэгтэл чинь тэр бол ингээд хэрвээ алдаа хийчих юм бол хууль зөрчих юм бол дараад нь нэг өдөр энэ ил болоод дахиад одоо ингээд хэдэн жилийн маргаан болоод одоо асуудал үүснэ. Тийм болохоор иймэрхүү алдаа гарчихгүй болов ийм алдаа гарах эрсдлүүд одоо энэ тогтоолын төслүүд дээр байх юм бол та бүхэн маань одоо сайжруулад засаад өгөөрэй гэж та бүхнээс хүсье. За Монгол улсад өмч хөгжлийн процесс 1990 оноос эхэлсэн түүхтэй байдаг. Анх одоо өмч хөгжил гэж эхлээд Монгол улсын иргэд буюу нийслэлчүүд бол орон сууцаа бол өнгөө хөгжилж авсан. Нэгдүгээрт. За хоёрдугаарт малыг малчтад нь хөгжилсэн. За Монгол ер нь бол хүн бол өмчтэй болох эхлэлийг бол одоо шинэ үндсэн хууль бол олгосон. Энэ дагуу бол өмч хөгжих процесс бол ингэж эхэлсэн түүхтэй. Их баг одоо тасалбарууд гарч ирээд ингээд төрийн өмчийн хороо 1996 онд байгуулагдаад төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 96 онд батлагдаад дараа нь компани хууль батлагдаад явсныг та бүхэн мэдж байгаа. За бид бол энэ хугацаанд бол одоо алдаа оноотой ч гэсэн бол өмч хөгжлийг бол хийсэн. За бид нар бол худалдаа хөгжлийн банка 100% хөгжилсэн. Нефт импорт концерноо 100% хөгжилсэн. Төрийн өмчийн даатгалаа 100% хөгжилсэн. Апуга 100%, шарын голлоо 100%. Ингээд зэрэг одоо нийт 28 одоо аж ахуйн нэгжийг бол одоо ихэнх нь одоо 100%, зарим нэг нь 34%. За төрийн банкыг бол 571%-аар ингээд хөгжилсэн байдаг. За энэ бол одоо бас тодорхой хэмжээгээр бол энэ өмч хөгжлийн орлого бол улсын төсөв тухайд ордог байсан. За энэс бол сая манай Бямц цогт дарга хэлсэн нийт 2019 аж ахуйн нэгжийн 278.5 тэрбум төгрөг бол одоо улсын төсөв төвлөрж оржсэн байдаг. Ер нь 2020 оноос хойш төрийн компаниудын төсөв татварт хураамж хэлбэрээр 18.7 их 80, ногдлол ашиг хэлбэрээр 1 их 80-ийн төгрөгийг бол одоо бас төвлөрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо бас 100% өгөөсгөж болохгүй л те. Мэдээ тодорхой хэмжээгээр энэ өмч хөгжил бол үр дүнгээ өгсөн. Гэхдээ мэдээж алдаа оноотой асуудлууд бол босног бол болсон. Энэ дээр бид засгийн газрын их хурлын тогтоол дээр бол 5 удаагийн үндсэн чиглэл дээр үнэлт төгөлт өгье гэж өнгөрсөн хугацаанд энэ ардын намын хулгай зэлгийг болиулахын төлөө өгтлөө зүтгэлээ. Энэ хугацаанд одоо асар их хулгай хийлээ. Гэхдээ та нарын хийсэн хулгайч одоо мөч ихтэй. Тэгээд тэр болгоноос маш асар их мөнгө олсон. Тэр нүүрсний хулгайны мөнгө одоо бүгдээрээ яаж тэрнгээ цэвэршүүлэх үү гэдэг ийм л юм явж байгаа. Би танд нэг ганцхан тоо хэлье. Ер нь бол өнгөрсөн хугацаанд би хэлж штэ. Ховд аймагт 83 одоо аж ахуйн нэгж хөгжлөгдсөн. Тэрний 79 нь тухайн үеийн одоо нэгдлийн дарга байсан. Тэр одоо аж ахуйн нэгжүүдийн Монгол ардын намын хорооны дарга байсан. Тэр хүмүүст бүгдээрээ авцгаасан байхгүй. Тэгээ өнөөдөр энэ хөгжлийг явуулаа гэхэд хамгийн ашигтай хэдхэн компани дээр орно гэдэг нь үнэн. Бусдаар бол нэг 10% нь хөгжсөн энэ юм дээр орохгүй. Тэгээ энэ дээр ер нь нэг л юм ил болно. Тэр нь одоо нүүрсний хулгайны мөнгнүүд бүгдээрээ аль бие усны хөрөнгө болж хуурнаа. Энэ бүх зүйлийг одоо бас энэ сая очроод гишүүний хэлсэнчлэн бас тодорхой хэмжээгээр нэлээд улс ууртай асуудалд хандж ярьж юмаа шийдэхгүй бол арай л ийм одоо хуудуутай орж чинь. Мэдээж одоо төрөмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл дарга бол яг энэ компаниудынхаа талаар бол нэлээд сайн мэдлэгтэй байгаа. Гэхдээ энийг одоо хичнээн та одоо их зөв зүйл бодож байгаа ч гэсэн бас цаанчин энэ одоо юм дундуур нь одоо
тэгээ СИМХ-гээр нь ашигладаг маш их олон нөхдүүд одоо таны одоо олон дарга нар байгаа. Тэд нар ч л одоо энэ зүйлийг ашиглаж одоо энэ хулгай мөнгөө бүгдийг аль бие усны болох тэр л ажлыг хийх чинь гэж харж байна. Тийм учраас одоо энэ бол тэгээд их л одоо хяналтын вакцинд өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Тэгээд юу болох вэ гэхээр ямар ч үнээр хамаагүй хөрөнгөө аль бие усны болгож байгаа. Энэ 9 жилийн туршид энэ төр засаг барьж энэ одоо олон хулгаанаас хийсэн тэр мөнгнүүдээ бүгдийг аль бие усны болгосон тийм хүмүүсийн л одоо хүсэж байгаа зүйл болж өгөрөө шүү гэж хэлмээр байна.